Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдөр бүгдээрээ монгол үгчээр цахимаар хэрхэн хэлбэр аргаар хэрхэн бичих талаар зөвлөгөө өгнө. За ингээ Word файлаа нээе. Word файлаа нээгээд за энэ дээр хуудасны тохиргоо, фонтоо хэрхэн сонгох талаар зөвлөгөө өгье. За ихэнх наван дээр заавал монголчин програм суулгахгүйгээр баг ийм фонт суудсан байгаа. CMS энэ дээр очиод CMS. За CMS хүрээ CMS Улаанбаатар гэд суудсан байгаа. За эндээс хүрээгийн сонгочих. Хүрээ нь болохоор зэрэг бичмлэр бичдэг байгаа. За CMS хүрээ. За тэгээд доод хэлний тохиргоогоо Monglish English энэ тохиргоон дээр нь тавьчихна. За тэгээд CMS хүрээ сонгоод за энийг арай том болгочих тийм ээ, харагдах. За энэ дээр нэг асуудал тулгарч байгаа. Энэ болохоор зэрэг энэ бол хэвтэй бичих чиглэл харагдчих тийм ээ. Босоо бичихын тулд бид нар page layout руугаа ороод text direction гэж байгаа. Энийг эндээ сонгох хэрэгтэй байгаа. Гэхдээ ихэнх компьютерт text direction зэсний идэхгүй байдаг учраас энийг хэрхэн идэвхжүүлэх талаар хэлж өгье. Files руу ороод options руу ороод за language руу ороод за энэ дээр нэрөө ороод за бүгдээр монгол үгчийнхаа нөгөө юугаа сонгоо Mongolian Traditional Mongolian гэсэн юу байгаа шүү. За энд Mongolian Traditional Mongolian гэдэг. За энийг сонгоод тэгээд энэ edit товчийг дардаг байгаа. За edit товч миний болохоор энэ edit товч нэдэхгүй байна тийм ээ. Яг би өмнө сонгоцсон учраас та нарыг бол хэрвээ сонгоог байсан бол энэ edit товчийг төвчүүл дараад тэгээд OK дарчих. Тэгэхээр дээр нь ингээд Mongolian Traditional Mongolian ингээ ороод ирнэ. За ингэсэн тохиолдолд ингэж хэд Word-осоо гараад буцаага Word руугаа ороход page layout руугаа ороход энэ ингээд төвчсөн байгаа. За эндээсээ одоо босоо бичих энийгээс чиглэлээ сонгочих тийм ээ. За одоо ингээ бид нар бичгэд бэлэн болжээ. За доод англиар мөн дээрээ SMS хүрээ юм Улаанбаатараас сонгочих болно. За одоо бүгдээр бичих эхлэе. За энэ болохоор маш амархан нь болохоор зэрэг ихэнх өсгөн нь англи үсгтэйгээ адилхан гарын дээр байдаг учраас бичихэд амар байгаа. За титэм үг болгон титэмээр эхлэн тийм ээ. Титмээ бичихийн тулд та нэг дүү гэхээр ганц хоёр үсгийг зааж өгье. Титэм болохоор зэрэг F товчлууд байгаа. F. За F. За ингээ бич. Титэм гараад ирсэн байх тийм ээ. F. За титэм энэсэн 7 зурлагаа харчихад баг болно доо. Титэм гэдэс O. Тийм ээ O. Монгол O. Титэм гэдэс шилб I. За тийм хэлбэрээр тийм ээ. Сүүл. За сүүлийг бичихтэй англи А дарчихад ерөнхийдөө сүүл гараад ирчих. Сүүл. За орхиц. T. За ихэнх үсгэн дээр байгаа. За жишээлбэл үгийн ихэнд бичдэг га үсгийг гаргая гэж бодоход shift дараа G. Га. За дээдлийн тоонууд дээр болохоор зэрэг монгол үгчийн тоонууд байгаа. Shift дараа тоо дарах юм бол үсгний адагт ордог хэлбэрүүд гардаг. За өөрснөө ямар үсэг бичгээ ингээ хайгаад дараад үсгээр ирнэ ихэнх тохиолдолд гараад ирнэ дорн цээжилчихнэ. За энэ мэтчлэн ингээд үсгээ бичихнэ. За тэгээд ихэнд ордог хэлбэрээ бичихийн тулд shift дараад үсгнүүд дээрээ дараад агараа. За тэгээд enter дарж зайваад за цэгэнд ор. За энэ дээр нэг цэг. За энэ мэтчлэнгээр бичнэ. Маш амархан тохиргоогоо бүх үсгнүүд маань өөрснөө баг үсгэн дээр байгаа учраас гарын дээр авирыг ашиглахад хэлбэр байдаг байгаа шүү. За асуух зүйл комент хэсэгт бичүүлдээгээрэй. Баяртай.